сургалтуудыг эрчимжүүлэх 20 мянган мэрэгчлээ ажилтан бэлтгэхээр энэ мөрийн хөтөлбөр тусгасан байгаа. 2 мянган өндөр технологийн бизнес эрхэлж байгаа хүмүүс залуус дэмжлэг үзүүлэх технологийн шин санаа гаргаж ирж байгаа хүмүүсийг дэмжих. Би зүгээр ганцхан жишээ дурдмаар байна. Технологи өндөр технологи яагаад биднэрт хэрэгтэй юм бэ? Бид нар зөвхөн уул уурхай мал аж ахуй дээрээ тулгуурлаж өгч үү? Эсвэл өндөр технологийн бусад шийдлүүдийг хөгжүүлэх үү? Ганцхан жишээ дурдхаар одоо бид нар Facebook хэрэглэдэг шүү дээ бүгдээрээ. Тэгээ Facebook хэрэглэгчдийн тоо дэлхийн нийтээр 2 тэрбум гаруй. Хэрвээ Facebook гэдэг улс байсан бол энэ хятадаас ч олон хүн амтаа тийм улс байх байсан. Энтгэгээс ч олон. Хятад энтгэх хоёрыг нийлүүлсэн шиг тийм олон хүн амтаа улс Facebook гэдэг улс байх. Гэтэл энэ Facebook-ээр бид нар бүх мэдээлэл өнөөдөр найз нөхдөдөө яаж бүх юмаа Facebook-ээр шеэрлж जैन, зураг оруулж जैन, хаана юу болж जैन тэр талаар мэдээлэл авч जैन. Энэ Facebook-ийг чинь настай залуу ихсэн. 10 жил болж